өгөөрэй гэж хэлээрэй. Хөдөө аж ахуйн 2022 оны ээлжид 2 дугаар толлого улс орондоо эрхэллээ. EBS телевизийн сурвалжлах баг Орхон аймгийн Жаргалан цамаас мэдээллийг хүргэж байна. За энэхүү тооллого нь анх 2012 онд явагдажсэн. За 10 жил тутамдал нэг удаа явагддаг ийм тооллого юм. За энэхүү тооллого явагдсанаар одоо хөдөө аж ахуйн хөгжил цэцэглэлд одоо тулгамдж буй асуудал мөн цаашид хэрэгжүүлэх одоо ажил зэрэг бол энэхүү судалгааны үндсэнд бол тодорхойлогддог юм. Энэхүү тооллого нь өнөөдрөөс эхлэн эх сарын 3-ны хүртэл үргэлжлэх юм. Манай компани 2002 онд байгуулагдаж энэ жил одоо 20 жилийн яваад тэмдэглэх гэж байна. Үндсэндээ 20 жил ажиллаж байна. Тэгээд манай компани бол гол газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Тэгээ ер нь бол үндсэн үйл ажиллагаа бол ерөөсөө л Улаанбаатар тариалдаг. Туслах нэг баг зэргийн ногоон тижэл, овёс, малын тижэл иймэрхүү зүйлэр одоо үйл ажиллагаа явуулж байна. Манайх өнгөрсөн жил гаагаас 35 центнер буюу нэг 3000 гаруй тонн Улаанбаатар хурааж авсан. Ер нь бол жилдээ манайх 950-аас 1000 гад үлдэрээ тариалдаг. Манайх ер нь байгуулагдсан цагаас хойш аймаг улсын олон удаагийн аваргад болж ирсэн. Ер нь улсын бол тэргүүний тариаламж хамт олноор 5 дахь удаага шалгарч байгаа. Өнгөрсөн 2021 оныхаа ажлаар бас улсын аварга тариаламж компани гэсэн энэ сайхан өргөмжлөлийг авсан. Одоо энэ жил 2022 онд хөдөө аж ахуй, мал аж ахуй, ойн аж ахуй гэмтийн хөдөө аж ахуйн салбаруудын бүх салбарууд одоо тооллого улсын нэгдсэн тооллого явагдаж байна. Тэгээ 10 жилийн өмнө бас энэ тооллого явагдаж байсан. 10 жилийн өмнөөс энэ жил одоо 10 жилийн дараа ер нь бол энэ салбар одоо ахиц дэвшил гарч иг гэдгийг ер нь үзэх гэж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр бидний төлөө одоо энэ тооллого бол маш зөвтэй хөтөлбөр боловсруулах байх гэж бодож байна. Ер нь хөдөө аж ахуйг яаж цааш нь хөгжүүлэх үү гэсэн ийм бодлогыг боловсруулах гэж энэ тооллого явагдаж байгаа болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол одоо хөдөө аж ахуй, мал аж ахуй, ойн аж ахуй ер нь ингээд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа нийт одоо иргэд ажиллах аж ахуйн нэгжүүдтэй энэ тооллогонд маш сайн хамрагдаж өөрсдийнхөө бодлогыг зүйтэй тодорхойлох тал дээр идэвхтэй оролцоосаа гэж уриалж байна. Жаргалан цам болон 8 аж ахуй нэгж Өтрээний төм төсний ногооны үйлдвэрлэл эхэлж байна. За 300 гаруй одоо өрхийн тариалал эхэлж байгаа. За энэ 2022 оны хөдөө аж ахуйн тооллогын бол одоо засгийн газрын 74 дэх тогтоолоор ингээд 5 сарын 21-ээс 6 сарын 3-ны хооронд 14 хоногийн хугацаатай ингээд хойшлогдоод хуулийн хугацаанд хойшлогдож товлогдсон байгаа. Одоо Булган Орхон аймгаас ингэ эхэлж байгаа. За ажлын хэсгүүд аймгийн ажлын хэсэг, хамаа ажлын хэсгүүд гарч одоо бас семинар сургалтанд хамрагдсан. Одоо ажлын хэсгүүд бүрээ хамрагдсан гэж үзэж байгаа. Тэгээд ер нь бол энэ хөдөө аж ахуйн тооллогын үр дүнд бол хөдөө аж ахуйн өнөөгийн одоо бас яг бодит байдал. За дээр нь одоо хөдөө аж ахуйн цаашдын бодлого тодорхойлоход болсон нийлүүлэг ач холбогдол өгөхөр юм бааз суурь одоос ингэж мэдээлэлүүд бүртгэгдэж ирэх ёстой гэж үзэж байгаа. Энийг бол үнэ үр дүнд одоо хөдөө аж ахуй маань улам одоо цаашаа эрчимтэй хөгжих шаардлагатай байгаа учраас энэ ажлыг бол нэлээд ажлууд ач холбогдол өгж байгаа. Тэгээд манай нийт одоо Монгол улсын маань газар тариаллын эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага иргэд бол одоо энэ хөдөө аж ахуйн тооллогын ажлуудад идэвхтэй оролцож одоо бас мэдээлэл үнэн зөв бодитоор өгөх одоо уриалгыг төвшүүлж байна. Хөдөө аж ахуйн тооллогонд Монгол Улсын хэмжээнд энэ удаа 2 дахь удаага явагдаж байна. За бид нэр өмнө нь 10 жилийн өмнө буюу 2012 онд энэ тооллогыг анх дугаар тооллогоо хийж исэн. За энэ удаагийн тооллогын онцлог гэх юм бол бид нар 4 үндсэн зорилгын хүрээнд одоо зорилтыг төвшүүлээд хийж байна. Нэгдүгээрт нь бид нар өмнөх 10 жилээсээ хөдөө аж ахуйн салбар ямархуу өөрчлөлттэй гарсан юм бэ? Нэмэгдэл өртөгтэй зардал одоо машин техник тоног төхөөрөмж ажлах хүчний тал дээр бид нэр ямархуу дэвшилттэй байгаа юм те.
За тэрийгээ судлаа. Хоёрдугаарт бид нар олон улсын түвшинд манай хөдөө аж ахуйн салбар ямар хөө байна вэ гэдгийг тэр харьцуулагдах мэдээллүүдтэй болохын. За гуравдугаарт гэх юм бол бид нар одоо дэлхийн болон үндэсний түвшний бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг үнэлэх тэр шалгуур үзүүлэлтийг бий болгох нь. Жишээлбэл доктортой хөгжлийн зорилго 2030 за үндэсний түвшинд алсын араа 2050 хүлэмжийн тооллого, урамсгалын өөрчлөлттэй холбоотой үзүүлэлтүүдийг бид нар цуглуулад, за мөн хүнсний аюулгүй байдалтай холбоотой үзүүлэлтүүдийг цуглуулад, за тэр одоо салбарууд тэр бодлого хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа тэр одоо бодлого арга хэмжээнүүдтэй авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь ер нь ямар хөө төвшөнд явж байна, бид нар зорьсон зорилттой хүрэхээр чадхаар байна уу, үгүй байна уу гэдгийг бид нар одоо үнэлж хэмжих тэр шалгуур үзүүлэлтээ бий болгоно. За сүүлд нь бол бид нар газрын сансрын зураг ашиглаад нэгж одоо гаагаас авж байгаа ургацын хэмжээг тодорхойлох тэр аргачлалыг боловсруулах ийм үндсээр 4 зорилгын хүрээнд хөдөө аж ахуйн энэ удаагийн толгой хийж байгаа. За тэгээ энэ удаагийн толгойн маань онцлог нь бид нар таблет ашиглаж тоолох судалгаагаа хийж байгаа. Энэ мөн өмнө нь зурдсанчлан нөгөө газрын зураг, сансрын зураг ашиглаж байгаа учраас бид таблетын дээрээ тухайн газар тариалангийн одоо нэг салбарын дугаар координатын цэг полигон гэдэг мэдээллүүдийг цуглуулж за тэгээд тэрүүгээр одоо дэвшилтэт техник технологи руу шилжиж байгаа нэг тийм том ахиц дэвшил гарч байгаа гэж харж байгаа. Монгол улсын хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн аж ахуйн нэгж та бүхэн энэхүү тоолгодоо идэвхтэй хамрагдаарай. 1 2 3